За сайн бацхан уу, би Авийн гэрлийн баяр цэцэг байна. За би болохоор оюутлогоо компаниас хэрэгжүүлдэг шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөрийн 2024 оны оролцогч байна. Баяр цэцэг. Эхний шалгаруулалтанд орж байхад одоо физик мэргэжлэр төгссөн хүн үйл ажиллагааны DevOps инженер гэдэг одоо энэ байрт ажлын байранд материалыг илгээж авахад бол өөртөө анхандаа би за энэ баг авахгүй ч гэж магадгүй дээ гэсэн сэтгэлийн бэлтгэлтэй бас их орж исэн. Ер нь бол айгүй сандардгийн байна. Тэгээд би өөрийгөө бас айгүй бэлтгэлтэй байгаах гэсэн чинь айгүй бас цагийн болохоор эвгүй байдгийн байна. Энэ шалгуулалт нь бас одоо болоогүй дахиад багийн ажилд орох хэрэгтэй байгаа. За тэгээд өөр мэргэжлийн хүүхдүүдтэй нэг баг болоод тэгээд хамтдаа нэг юм даалгавар гүйцэтгэх гээд одоо нэг хүлээж байна. Юу ирэхийг бид нар бас мэдэхгүй байгаа. Гэхдээ яг би багт одоо хэрэгтэй хүн байх гэж хичээнэ гэж бодож байгаа. Ер нь айгүй бэлэн байгаа гэж бодож байна. Нэгээс хав болоод нэг тоос авчихсан. Эцнээс нэг 2 3 4 5 6 дараалал. Бидээс цагаа хаваад зүгээр нэг хүн 10 минут хийе. Тэгээд нэг хүн цагаа хараад За ер нь бол тань ажил дэше гарч болох байсан уу? Өөр хөх байсан уу? Энэ даалгавар. бид нар болохоор нэг ойлгоч нь нэг ажил нэгээд цанхаа босгох гээд яг хурж чаддаг байхгүй. Хэрвээ бидэрт 1 минут л байсан бол хангалттай босгож болох. Одоо тэгээд нэг цагтай амжаагүй одоо яа. Яг хоо тэгэл мэдээж оноогоо дутуу үнэлүүлэх байх. Тэгээ сайн ярьж чаддаг байх. Тийм их байна. Энийг болон одоо яг хоёр барилгачин ажиллаж болно гэдгийг л анзаараагүй. Зүгээр л нэг ажилчинд ажиллах хэрэгтэй. Тэгээ яг анханасаа ойлгоод авчихсан. Тэгээ ойлгоогүй. Уусаа бүгд гэж ойлгосон тийм. Хэрвээ нэмэлт тайлбар ингээд 50 хэлээд өгцөөр бид нар чадчихсан. Гэхдээ тэр хүн өдөхийг уусаа хүсээгүй. Та асуух хэрэгтэй шүү. Тий, асуух хэрэгтэй гэсэн. Манай баг гэдэгтэй. Олон унаагүй тэр л айгүй надад амар satisfactory санагдсан. Би өсөв багуудаас жоохон спойлер сонсоогүй юу? Гүү. Юу сонсоогүй юу? Ярихгүй бүр хэлж өгөхгүй юм өсөв багууд. Үгүй юу сонсож ч боддог шүү дээ. Сонсож яах. Бид нар ч өрсөлдөгчтэй хэлж өгөхгүй шүү дээ. Гэтэ бичиж байгаа юм тийм. За тэгээд өнөөдөр болохоор одоо ингээд ажлынхаа саналыг аваад ингээд лидерүүдтэйгээ уулзлаа. Сэтгэл талаас маш өндөр байна. Тэгээд айгүй хүсэж айгүй удаан хүлээж авсан болоод тэрөө ер нь бол хүлээлтэх өндөр байгаа. Хамт шалгарсан залуучуудаа хамгийн түрүүнд ярьжсэн баяр хүргэе. Амьдралынхаа хамгийн том алхмуудын одоо хамгийн ихнийхийг нь хийж аваад нь бас их баяр хүргэмээр байна. За тэгээ бүгдээрээ энэ одоо 2 жилийнхаа хөгжлийнхаа хөтөлбөрийн хугацаанд ихэм сурч одоо яг олж авах ёстой зүйлсээ бүгднийг одоо олж авах гэдэгт найдаж байна. За тэгээ бүгдээр нь амжилт хүсье. Тэгээ ярилцлагын шатны дараа хариугаа хүлээж авах явцад манай гэр бүлийнхэн болон найз нөхөд тэгээд бас их сургуулийн багш нар маань намайг бас сэтгэлээр айгүйх гоё дэмжижсэн өрсөлдөхөөц юм шүү гэж ингээд надад айгүй урам зориг өгчээсэнд би бас амар баярлж байна. Хариугаа авсны дараа болохоор би ингээд ээжтэй хэлсэн чинь манай ээж маань болохоор вау ингээд төгсөөд шууд ийм гоё том компанид ийм ажлын байрны инженерээр орж байгаа. Миний охин мундаг штэ гэж хэлсэн надад бас сэтгэлд маань их тод үлдсэн. Үйл ажиллагааны хөгжүүлэлтийн инженер одоо энэ ажлын байранд ороод анх удаа эх 7 хоногоос сайт руу уурхал руу одоо явж ажиллаж байна. Өнгөрсөн жилийн 100 жоод ингээ үдцэн газар ч гэсэндээ тэр үед би очихдоо зүгээр юм танилцах одоо туур маягаар явж одоо үдсэн байгаа. Одоо болохоор бүр яг тэнд очиод ажил амжуулаад өөрийнхөө ингээд хариуцлагыг биелүүлээд, үүргээ биелүүлээд ингээд явах гэж байгаадаа бас догдолж байна. Яг ажилтны хуваар очно гэдэг бас их гоё тийм сэтгэл төрүүлэх байхаа гэж би бас бодож байна.